За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөтлөөсөлөнд хийцээ бордооны үйлдвэр зэвэрлэл хөтлөөр байна. За та бүхэндээ манай үйлдвэрээс хийж байгаа хөтлөөсөлөнд хийцээ бордооны найрлаганд орж байгаа бионы хүрсэн талаар цуврал танилцуулгуудыг хийх гэж байна. За дэлхийн уур амьсгалын дулаалын эсрэг олон улсын эрдэмтэд бол янз бүрийн судалгаа хийж байгаль ертөнцийн энэхүү зүйлээс оршин байгаа газруудыг яаж хамгаалах, амьдрах орчноо эрүүл байлгах гэж маш олон янзын судалгаа туршилт хийсэн байдаг. Тэгээд иймээ үр дүнд нэлийн амжилттай үр дүнгууд гарсан байдаг. За бионы хүрсэн түүхийн хувьд аваад үзвэл бионы хүрсийг гаргаа авсан түүх нь бол одоо яг эрдэмтдийн мэдж байгаагаар бол Бразилийн Амазон бүрийн сав газрын дагуу амьдарч байсан уугуул нутгийн таньчид болохоор 2000 гаруй жилийн өмнөөс ямар нэгэн аргаар бионы хүрс үйлдвэрлэж газрын хөрс бордож байсантай холбоотойч эрдэмтэд тогтоосон байдаг. Голландын хөрс судлаач эрдэмтэн Вим Самбрек 1950 онд хүний хөдөлмөрөөр бий болсон хар шороо хөрсийг Амазоны хөрөндөөс нээж илрүүлсэн бөгөөд дараа нь Эквадор, Перу, Бенин, Либери, Баруун Африк, Өмнөд Африкийн нутгаас мөн адил найрлага үзэстэй хар шороо хөрсийг нэг илрүүлсэн байдаг. Өмнөд Африк болон Африк ТV газар нутг нь ерөнхийдөө үржил шимгүй улаан шаргал эсвэл сахаарл хөрстэй ийм онцлог хөрстэй байдаг. Үржил шимтэй хар шороо хөрс бүхий бага хэмжээний газрууд хэсэг газар тохиолдох болсон. Үүнээс үүдээд яагаад энэ үржил шимгүй цөлдсөн бүс нутагт ийм хэсэгэн газрууд хар шороотой байдгийн бол ийм бүс нутагт байгаа цөөхөн хідэн хар шороотой газрын хөрсөнд яагаад нутаг нүүрс байна уу гэсэн асуулт урган гарч ирсэн. Олон төрлийн судалгаа шинжилгээний үндсэн дээр хүний хөдөлмөрийн үр дүнд энэ хар шороо хөрс үүсэн тогтсон бөгөөд ийм хар шороо хөрсийг бий болгохын тулд бионы хөрс холдог юм байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд санал нэгтгэгээр гаргасан байдаг. Монголын түүхэнд судлаад үзэхэд бол одоо эргүүнээ гүний дом гэдэг гүн болгоо мэдэх баг. Энэ эргүүнээ гүний домог дээр гардаг уулын төмгийн хөдрийг хайлуулахад бол модноос одоо бидний хэлж мэдгээр модны нүрс дархны хөөрөг ажилладаг модны нүрсийг их хэмжээгээр бэлтжиж тэр уулыг хайлуулж нүхлэхэд ашигласан байдаг. Тэгэхээр Монголын түүхэнд бол аль эрт мэддэг байсан. Яг хөрс газрын үржил шимийг хамгаалах талаар бол хэрэгсэн түүх одоогоор бол мэдэгдэхгүй байгаа. Аяндаа судалгааны явцад тодорхой болно гэж найдаж байна. За баярлалаа, дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.